Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ ТV телевиз, энэ спортс телевиз үзэгч та бүхэндээ амралтын өдөр зохион байгуулдаг Монголын үндэсний бүхий холбоон зохион байгуулдаг барилдааныг Монгол Бүхий өргөнөөс шууд дамжуулан үзүүлдэг. За шууд дамжуулсан барилдааныг 7 хоногийн мягмар гараг болгон та бүхэндээ томилон үзүүлдэг. Бүхий өрөө нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг уламжлал ёсны дагуу хамтран хөтлөхөөр үндэсний бүхийн улсын тайлбарлагч Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За зочин хойморт маань Монгол улсын гавьяа тасгалжуулагч Монгол улсын начин Бүдээ азрын Адиаху ах маань за үндэсний бүхийн холбоонд одоо жагдигийн багт сүүлийн хэдэн жилүүдэд сумын цолтой хөгжүүдийн барилдаан болон за зохион байгуулж байгаа барилдаануудыг та бүхэн заалнаас тайлбарлан хүргэж байгаа Ховд аймгийн Мөс сумын уугуул Баяр мөгнө ах маань хүрэлцээрсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За өнгөрсөн одоо амралтын 2 өдөр бол сумын цолтой хөгжүүдийн барилдаан за Мягмар сүрэн зааны нэрэмжит Улс аймгийн цолтой хөгжүүдийн барилдаан гэсэн 2 барилдаан бол сайхан зохион байгуулагдлаа. Ер нь заал танхимын хувьд үзэгчдийн хувьд бас маш олон үзэгчдийг татсан ийм барилдаан болсон байна. За нэн тэргуунд одоо хамгийн хэдүүлээ сумын цолтой хөгжүүдийн барилдаанаар тоймоо эхлүүлье. Энэ барилдаан маань болохоор Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит барилдаан гэж одоо зохион байгуулагдаж байгаа уламжлалт барилдаан баг тий. Энэний талаар бас мэдээлэл хүргээ явбал хэддэх удаага зохиогдож байгаа бол за Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн барилдаан 6 дахь жилдээ Монголын үндэсний бүхий холбоотой хамтарч зохион байгуулагдаж байгаа. За 2 сарын 1-нд болсон энэ барилдаан сумын золтон залуу хөгчүүдийн 132 дахь удаагийн барилдаан. Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтөд хамтраа зохион байгуулж байгаа барилдаан. 672 сумын зан хүч чадал уран мөхөө оролдуулан барилдлаа. За барилдааны одоо энэ нэрэмжт болгож байгаа гол зорилго нийгэмд нөлөөлөх үзүүлэл энэ талаар бас Адиаху багш. Тэгэхээр 2017 оноос анх эхэлсэн барилдаан байгаа. За дунд нь бол яг нөгөө коронавигийн жил, ковидын жил бол 20 онд нэг тасарсан. За тэгээд 6 дахь гэхээр бусд үед нь бол бас энэ чинь яаж юм аврах сургууль дээр авралгын одоо суралцагч лицей сургуулийн Сүрийнхэн барилдаан. Сүрийнхний дунд 2 чөлөө зохион байгуулад. Тэгээд тэр утгаараа бол ер нь барилдаанаа бид нар таслаагүй ковидын жилээр тасарсан. А яг бүхий өргөнийх дээр бол 17 оныхд Бян Ботхон 19 оныхт нь Бян Ботхон төрүүлсэн. 19 оныхд Бян Ботхон төрүүлж ирсэн тийм ээ. Зэв өргөд нэг төрүүлсэн тийм. Аврах сургууль дээр зэв төрүүлсэн. Тэгээд ер нь тасралтгүй л амьдаа хийгээд байгаа. Өнгөрсөн жил Улсын ган болд 24 оныхд бол бид нар чинь цолгоо өгчүүдээр хийгээд Дармаа узрын наран тулга төрүүлээд хангард үзүүрэлдэг үлүүдээ. Гэх мэтчлэн тэгэл байнга тогтмол ихэл. Ингээ яваад байгаа. За гол санаа бол 2 сарын 3-ны өдөр чинь дэлхийн одоо хавдартай тэмцэх юм өдөр гэж явдаг юм байна. Тэгэхээр тэрийг ухтаад Хавдрын үндэсний зөвлөл төрийн бас байгуулагч нь Батмөнхийн цэцэг сайхан гэж энэ хамгаалах ухааны доктор юм эмхтэй үүсгэн байгуулсан. Тэгээ миний бие бол яг хуу энд байдаг шалтгаан бас нэг спорт, үндэсний спорттой хариуцаад багш хүний хувьд бас нийгэмд тодорхой хэмжээний спортоор дамжуулаад энэ хүнд хэцүү, хүний зовлон энэ өвчнгөл бас олон түмэнд тодорхой хэмжээнд таниулах, болгоомжлуулах, түгээх маягаар бас оролцдог. Тэгээд бүхэн барилдаанаа ер нь хариуцаад сая бас 2 барилдаанд авахцсан, 3 барилдаанд авахцсан эрс оролцоо нэг сайн байлаа. За эрдцээ хувьд бас 600 700 төгсөн байна шүү дээ. Яг зэрэгцээд бас бусад барилдаануудаас ямар барилдаанууд энэ болов набах мэдээлэл үү? За хөсгөл тус барилдаан байна тий. Хөсгөл тангард сумын золтны барилдаан. Эхлэл группийн нэрэмжт багийн барилдаан 2 барилдаан.
Би харин нэг 512 барилдах болов гэсэн чинь 672. 10 даваатай барилдан болсон. Тэгээд ер нь бол 1 сар 2 сар ч одоо ихэн дээрээ бол ер нь эрцээ хувьд бас мундаг байдаг сар л та. Харин зөв сар шины барилдаан дээр маань харин яг хонь 670 мал хүрэх нүггүй юу? Арай цөөхөн бүжис магадгүй шүү. За. Тэгээд бас нөө орон нутг руугаа явцдаг. Ийм талаас нэлээд байдаг л. Хуучин мөгөр л одоо энэ жилийн үед ямар ах юм гэдэггүй. Сумын цолтой хөвчүүдийн 100 дахь барилдаан дээр бол 1024 барилдаж байсан. Нөгөө сая ирс ярьсантай. Тэгвэл ер нь хамгийн бага тоотой барилж исэн тохиолдол ер нь хэд дэх барилдаан бол? Ер нь бол яг хамгийн анхны сумын цолтны барилдааны чинь бол нөгөө тэгсэн юм билээ. Эхний хэсэгт нь одоо 600-аас 500-аар байгаад 256 2 давж орж ирж байсан тэр зарим нь ярдээ. Тэгэхээр бол тэгж байсан байна. Зүгээр тэрнээс хойш бол ер нь хамгийн цөөхөн бүх 2015 оны хавар юм болоо 14 оны хавар юм болоо инхчлөө Хишигот хөрөлтөд нь 256 барилдсан. 6 сарын хаалтан дээр. Тэгээд бус барилдаан дандаа 512 барилдаа явуулсан. Дорж цэгмүүдийн алтан гэрлэг төрлөд бас тийм байж магадгүй. Тэгээд бусд нь бол ер нь дандаа л 384 л доотлон тэгэл дээшээ барилддаг. 512 одоо ч ер нь тэгээд 500-аас бүх барилдсан шиг дөө. Анхал барилдчихдаг болсон. За барилдааны талаарх ерөнхий мэдээллийг бол одоо бид бүхэн хөрглөө. За үндэсний бүхийн залгамж халаа болсон ирээдүйн авраг арслангууд, аймгийн шилдэг цолтонгууд төрөн гардаг, тэдгээрийн одоо шилдэг өрсөлдөөн энэ дундаас нэгээ хурцалдаг хамгийн гоё барилдаан болох сумын цолтой болон залуу хөгчүүдийн энэ сарын барилдааны 5-ын давааны амыг хамтдаа харцгаая. За зүүнний магнат. За Хинти Эрхэнбаяр зан зүүнийг манлайлж гэрсэн. Эрхэнбаяр зан 5 дээр Өсхбаяр зан 1. Ховдын Минчин Даалта гэж өгдөг. Алдар спорт орны цэвэн дөрж Өсхбаярыг авсан. За Баттцоод зан бол Үлзий 2. Хөвсгөлийн 2. Тий. Бие амсан. Давсан шүүгөрөх гэж давсан шүүгөрөх гэж. Баттцоод зан ингэж ам авсан. Онцлох барилдаан 5 дээр одоо туу улсаас ирж барилдаж байгаа 2 бүх. Тунсанда. За найруулагч дараагийн слайдаа харвал тунааны 2 бүхийг харъя. Сүлдээ Онгок сүлдээ өнгөрсөн жилийн 1 сарын сумын заануудын барилдаанд шүүгэрсэн. Би зүгээр 3 үлдээд Дорж Александрыг нэг нь авчих болов гэж бодож байла. Тэгээ аваагүй. Зүгээр ер нь бол яг Дорж Александрын манайх барилдааны мэдэх бага нөгөө алдрын сум дээр хардсан учраас бас арай учиртай юм болов. Сүлдээ бол хэцүүлтэй гэж бодож ирсэн. Тэгээд хинж авалгүй тунаад. Магадгүй би зүгээр тэр Арангаан Гамбаярыг л сүлдээтэй тунаханд л гэж бодож ярьж таамаглаж байсан. Тэгээд Туугийн энэ 2 залууч алдрын цомын төрөө зүр 2. тэгээ төрөө зүрх. Сүлдээний төрөө. Дорж Александр нь 2 тарсан. Дорж Александр нь одоо туу өгөхийн барилдаанд арай Өндөр солтой юм билээ тий. Амжилт нь арай өндөр. Нас ч бас арай ах л. Тий нас нь бол арай ах юм билээ. Тий тэгэл сайн л. Одоо Отгон баярын барилдаа. Гараал ингээл харцагдал мордол баруун зүүндээ мордол. Тэр өчигдөр ер нь онцгой хурдан барилж байсан шүү. Сайн байсан да тий. Отгон баяр Сайн. Энэ өсгөө Эрхэн баярын барилдаан байна да. Өсгөө Эрхэн баярын барилдаа. За энэ хүрэн юуны говьлтан бэлгүүнэгийн барилдаан байна. Энэ өсгөө бас За, Эрхэн баяр. өндөр залуу байлаа шүү дээ тий. Тий чац нуруу сайхантай. Ийдтэй. Ах トゥ 2 өх 5-ын даванд усч барилдсан. Цэвэн дуржийн сумын базар цэвэн дурж Өсхбаяр гээд. Өсхбаяр Эрхмээ занд унсан. Гаалцад авч юм да тий. Төвийн авалцыг зан шүүгэрсэн Сүнгаархан дүүргийн цагдаагийн газрын бүх. За энэ завхны Эрдэнэ архны Инх мэнд гэдэг зан өнгөрсөн 1 сарын барилдаанд бас шүүгэрж ирсэн залуу. Наран тулгыг хаяад дийшчдэг лөө. Саяных дээр Энэ барилдаан дээр үү? Нөгөө төрөний урдны барилдаан дээр наран тулгыг энэ барилдаан дээр болох нөгөө Хөөсөлийн залууд онсон. авираар уншиж гаргацдаг тий. Өлзөө 2 Өлзөө 2 тунж исэн.
энэ Сумбог буян цагаан хийж байгаа шиг байна. Тэ буян цагаан. Орхны баян өндрийн буян цагаан гэж жудоочин залуу. Тэмүүлэнд авч байна. За энэ Энэ ховдын ховдын залуу чи. Төрөвзөлийн цолмон гэдэг энэ Сумын баяр наадмын 3 4-тэй. Намаас Өнгөрсөн санахгүй жил- нөө. Ер нь харж байгаа юм лээ. Манай авраг Тэ төгссөн. аврагын төгссөн залуу тий. Энэ нөгөө хиний дүүшт аймгийн начин ах нь одоо бүрэг сайхан интертэй найзлаг өндөр шар залууч юм блэ? Отхон зоож юу? Отхон цоожийн төрсөн дүү байхгүй юу? Овгол бацар судын ингээд. Тий. Төрөвзөлийн цолмон гэдэг. Тэгвэл овг нь өөр Хамаатан явсан л байгаа тий. отхон цоожийг анх авчирж өгчээсэн авраг дээр. Даавтан тий. Өнгөрсөн 100 бол 2 сум төрүүлсэн. Манхных уу? Гоо тий манхны. Тийм ээ, нэсэн байна л да. Отхон цоожийн их хоёрын хамаатай төстэй байгаа одоо Ер нь ингээд бие галбирын хувьд бол их төстэй юм лээ. тий. Гараад дэвэг За сайхан. энэ сумын золтон бөхчүүдийн өчигдрийн одоо цахиур агалсан залуудаа. Бас гайхуулсан Энэ барилдаан бол амар сайхан начинтай тун төсөрхөө юм билээ тий. Эндээс хэрэг зохимддаг л. Тэ эндээс тахимдсан. Зүүр зүүр тал зүүр ингээд. Ер нь баруун синжигний өрцөн дээрээс их тошхон барилддаг юм билээ тий. 2 5 тунсан мөх юм. За тунсан хоёрын барилдаан тэгээд. Сүлдөө 20 настай. Александр нь Үлдээ ч одоо нэгийн даванд сумын баяр наад Александр 24. сумын заануудынхаа барилдаанд төрүүлж ирсэн манай Магмар сүрэн зааныг нэгийн даванд онолтоор таарч хайсан увсын. цагаан ярих нэмэг мөр. Толгойн жаахан салчлаа сайн тийм ээ. Сүлдээгийн Тий. тонгоогод. За энэ Залуучуудын баян улс ямар залуу. чин техникний орилбан Харуур ороог ороогүй. Хэсгээс гараагүй юм шүү. хэсгээс гарч чаддаг. 2005 оны хүүхд юм баг та. Тийм баг. За энэ Увс аймгийн ховд сумын зам баян мөнх өчигдрийн барилдааны уран барилдааны шиг л авсан залуу. Мортолак Гамбайрыг 3-аас аваад хайж байна да. Энэ Гамбайрын дэмүүлтийн хийсэн барил да. Ажилдаг. Ажилтдаг барил да. Гоё барилдан байгаа да. 2 удаа бүр. Тий, 2 ажиллаад. Тэр өстэй гоё барилдаан бас. Яг нэг барилдааны Солгоо давтаад Дөрөв дээр. оронтын дэмүүлийг дөрөв дээр. Дэмүүл өрн зур хүмүүсийн суульчаал гаргацсан гэдэг. Тэг яг л Бас энэ Монгол руу барууны наваад 3 төлчихэд байгаа. за энэ ховдын 60-тай 2 удаа 4 давтсан байсан 3 дахь 4 даваад ингээд сумын золтон залуу хүчүүдийн барилдаанд анхудаага давж өгөрж байгаа. Жудоочин залуу. За жудоогоор багадаа бол ховдод жудоогоор барилддаг байсан. За нөгөө шин төр бол чөлөөтэй болсон хэмжээний мастер. Аврах сургууль дээр ч гэсэн одоо 4 жил 60 Тий. жудоогоор Жудоогоор жудоо хийж байгаа юмсан. Энд дээр ингээд дагуулад дагуулаа хөмөрцсөн. нэг тулгуур аваад Тий. Хоошо 2 3 халахж байгаа л зогссон юм шүү тий. Зүүм ордоо явахтан дагуулж хөмрөө тэгээд шүүгэрч байгаа да. Анх удаа шүүгэрсэн хэдэн бүх явж байгаа таа. Зөндөө. За ер нь зөндөө шүүгчтэр бол ер нь олон мөхчүүд орхны баян цагаан 10 хүн байгаа. 10 гаруй хүн анх удаа шүүгэрсэн шүү. Төсөглөө үлзий хоёр байсан. Нэг 10 гаруй юм бих. Оо тийм үү. Нөө буян цагаан уу, баян цагаан уу? Буян цагаан. Буян цагаан баг. Зурагч нь нөгөө Ламсүрэнгийн Эрдэнэт гэдэг. Эрдэнэт эрдгээ гэдэг. Тэр ахаа юм шүү дээ. Тий. Бомбай. Их биеэ сулдаг. Тий, бас жодоо барилаад. Чудоо өрөлддөг хөхт. Тэр тал дээр бол их уян унаа холтой Тий унаалтай их мэдрэмжтэй ноот юм бэлээ. их тайван барилдаг тийм Соломон ч залуу бас байлээ. анхудаа шүүрч байгаа. Соломон анх удаа шүүгрөөд. Энэ 3 давж исэн гэж хэлсэн баха тий. за өчтөр одоо ингээд харах юм бол шин залуучууд ингээд дээшээ төрж гарсан анхны шүүгээ авсан юм 5-ын даваа байлаа шүү дээ. Ади хөөкш ер нь энэ залуучуудаас харахад хэн ер нь онцлог харагдчих. За одоо алин их олон залуучууд байна. Энэ говьлтай Тэмүүлэн тэр бор Тий. энэ бол 2004 оны залуу байлаа. Сайхан жаргал дээр бэлтгэл хийдэг гэдгсэн. Их аштайхан барилдахаар шинжтэй байлаа дээ. Цолом дуухан тайван нэг тийм сайхан ирвэлээ шүү дээ. Пүжи дээр ер нь давсан дөрвөлгөр байсан баг шүү. Дөрвөлгөр дээр ер нь тий. Хуруу. Тэгээ бэртэд барилдах. Тэгсэн тий. Онцон чихэд бол би тэр залууг За гавьяа тасалжуулагч үндэсний бүхэд улсын наадамд бас төрөө бүхийг тодруулжсэн энэ багш
ийм үхэллээ. Залуу маань тэгээд бас илүү хичээгээд энийг бас уран болгож өөртөө аваад дараагийн цол бэлтгэл сургалтандаа хичээх болтугай гэж хэлье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Rio Tinto. Үргэлж өдөө Апу компани. Хамтдаа бүтээй Rio Tinto. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. За 6-гийн даваа руугаа хамтдаа оръё. Гоц мөргсөн байна. За 6-гийн даваанд гоц мөргөөд цолмон нарангаа шижир болтыг авсан. За 60-та ховдын 2 зан 2-3-аар ам аваад Батрад Өврангаан Батрад нэг. За Баярбаатар зан Орхны буян цагаа нэг. За тэгээд Говьлтаа Утхан баяр зан Үлзий баярыг Ховдын сумын базар Пүрэв жаргалыг Бямбаатар зан Цэрэ очрыг аваад Баян мөнх бэлгүүнэг аваад Александр ахаа тунсан юм байна шүү дээ 6. Александр ахаад тунж байгаа Пүрэв дэлгэртээ тунсан. За ер нь Отхогийн барилтаа өчигдрийн Говьлтаа Утхан баярын барилтаа бол өдөл бүгднийг суудаж харцагтад дайрал мордоо явцсан. За Пүрэв дэлгэр зан 3-аас эн чинь Пүрэв дэлгэр хэнийг авсан юм тий. Инх мэндийг завхны. Инх мэнд хааны дүүхтэй. Завхандаа энэ дэвж энэ. Дэвжнэр. Жүжүүцүүгээр барилдаад байна уу тий. Өчигдөр актем жүжүүцүү актемийн бүх гэж зарлуулсан шүү. Энэ хоёр тагсан. Буян цагаан ч энэ байна л да. Баярбаатар юм байна л да. Энэ их өөр өнцгөөс л харах план байсан. Цаанаас л харсан баг та зүтгээд. Энэ өнцгөөс бол ер нь харагдахааргүй. Тийм байлээ. Ерөөсөө наатлын өнцгөөс харагдахгүй. Энэ барьцыг Дахимдаан дээр нь зөрүүд. солихгүй зүгээр урагшин дугтраад байсан бол дөрөв хөллүүдээ сөхрүүлчих байсан. Сольж дахимдж яваад За энэ усын Баян мөнх Харуулны ослол. Танаа жамбал нэг иймэрхүү байсан тий. Ингээд очдөг. уран бариллааныхаа шагналыг өгсөн. За 95 оны залуу байлаа. Компани нөгөө Говь хангаа мебель компани Говьхангаа мебель ажилтдаг гэдэг. тий агуулхад ажил хийдэг гээд. Тэгээд манай бас энэ Авдрын үндэсний зөвлөлийн уран барилдааны шагнал нь давгүй дэжгүй. Тэгээ би харж байгаад нэлээд доороос тэр булганы хагал татдаг, төрүүлдэг хүйн хэрийг харсаар хагаад тэгээ нөгөө залуу нь бол төрүүлмөр шинжтэй болохоор нь Баян мөнх. баян мөхөө сонгоод. Их баярлж илээ. Бас урмын үг хэлээд өгсөн. За Баян үлгийн нуртлыг тунаад Энийг хаштайхан шахаад татсан шүү. Александрыг шахталтаа дахимдчихсан шүү буухт нь. За энэ Баян мөнхийн итээ дахимдчихж байгаа юм байна. За энэ Батрад нь баруун хувираад Ховдын 60-таагаар 6-аад авч байгаа. Өврангаан Баян өндрийн Батрад нь цагдаа Шүгүрсэн юм уу? шөврөг өсөн баг. Анхны шөв. Өрөнгөө ичүүл сайн барилдаад байна. Өмнөх сар зондоо их сайн байсан. Тэр чи одоо 5-ын даванд Говьлтаагаас 11 бүх босч хүрэлцсэн баг шүү. хөө. Актер ирсэн өндөр гарч ирсэн биш тий. Тий. Бүх жаахан дасармаар шинжтэй байсан. Одоо л дахиад бөөлрөө гарч ирэх нь дээ. Тий. Бас зохион байгуулалтын үед гоё болж байгаа юм. Сүүлд нэг барилдаа яг нэг олон хүүхд авчирсан баха. Алтайхан ч нөгөө. За энэ багшаа онцолж байгаа Тэмүүлэн гэж хүү. Багхуун чинь Гамбатар гарден дээр. За сумын Цэвэн дуржийн сумын базар урд нь бас 7-д авч илээ. Яг тэр бас аймгийн нэгдсэн зохион байгуулалтын үр Тэр дүн гэж хүүхдүүд гараад бодоо байна барилдаа тий. Тий. Хантаашир дэвжээний ерөнхий дасгалжуулагч Гамбатар гард Аа. болсон байлээ. Багхуун начин овоо хөдөлж ажилласан нэг ажил өгсөн баг. Тэгээ сар болгон Анташир дэвжээний нэг онцлог нь одоо сумын золтон залуу хүчүүдийн барилдаа нэг тойргийн барилдаан хийгээд шансооны оноо өгөөд А дэвжийн дотроо. дивжэн дотроо. За тэгээд тэндээс нөгөө гайгүй сайн барилдсан оноогоор тэргүүлж байгаа ихний 10 залууг наадмын бэлтгэлийн уураг битмийн одоо хангамжаар нь бүрэн хангах тийм төлөвлөгөөтэй зохион байгуулалттай явж байгаа юм байна лээ. Аа, гоё мэдээлэл.
Ер нь тэгээ одоо энэ дэвжүүдийн доторх менежмент зохион байгуулалт энэ төрөл яг л одоо нэг Монгол бүхийхөө хөгжил доороос гарч иж байгаа залуучуудаа яаж дэмжих вэ гэдэг дээр их ажилтдаг болсон байна шүү дээ, тий. За ер нь их анхаарал хандуулж байна л дээ. Анх ховд чинь аймагтай барилдаан зохион Ховд байгуулалт дэвжил залуучуудыг чинь авчирсан. ер нь олон залуу авчирсан. Одоо нэг 30 гаруй залуу ховд дэвжин дээр. Ховд улс сүүлд авчирсан баг тий. Тий. Өнгөрсөн жил Саяны барилдаанд 2 жилийн өмнө авчирсан. Одоо Красноярскийн утсан тал нь. Сая Мегазаны барилдаан дээр бас барилдсан. Тий барилдсан. Тэр Мегазан дээр ирдэг нь болохоор бүр сая яг энэ жил авч ирсэн нэг 10 11 оны л шүү дээ. баг хүүхдүүд баг. Тэрний урд төрсөн хэдэн залуучууд нь чөлөөтөр бэлтгэл хийх гээд Орос руу авсан. Ой. Ундаг ажилчиндаа төвчээд маань. За говьлтаа 11 залуу дээшээ шахсан 6-гийн даваа ийм боллоо. За одоо 7 руугаа ороод хэдүүлээ ингээ явч те. Цаана дахиад нэг барилдаан байгаа юм чинь. За ингээд Эрхэн баяр зан Баян мөнхийг амлсан. Соломон Уран барилдааны баяр. гоц мөргөөд тэг уран барилдаанд энэ шагналд Баян мөнхийг авсан. Тэгээд Баярбаатар Батэрднийг аваад Отхон баяр Цэрэ очрыг Сумын озор 3 бөхөөс Нүртлэкийг авсан. Алдрын 2 нэг нэ амлаж байгаа. Пүрэв дэлгэр Тэмүүлэн 2 тонсон. Пүрэвдлэр сумын зааны хэдэн дөрөвтэй байсан бэ? 2 4 сумын наадмын. Сумын наадмын хоёр. Сумын наадмын 2. Соломон ер нь бол нөгөө шижир бол дугаасаа барилдахааргүй болсон л да 50 доо бэртэг. Давхтаа бэртсэн. Тэнгүүт 6 дээр аавал шууд 7-гийн даваа хийх нь тодорхой болчихгүй. Тий, ер нь бол тодорхой болчихсон. Тэгээ 2 даваа хийд авч байгаа гэсэн үг л дээ. За Дарвин Отхон баяр бас л өнгөрсөн жил 2025 онд Гуултай аймгийн Дарвин сум, Гуултай аймгийн Тонкин сумуудад төрүүлж заан залуу 2 баталсан залуу. Сумын баяр наадмын 3 дав. Тий, сумын 50 төлөвдөд ойдод төрүүлсэн 100 жилийнхээ ойд. За Нүртлэг Цэвэндөржин сумын озрыг хавираад авсан да. Дэлгэм барилдаа. Очих шиг болсон шүү. Хамт идэг хоёр. Тий, хамт хийдэг нэг дивжээний нэг багшийн шавнар. За Нүртлэг ч бас сүртэй их сайн байсан. Алт мөнгө хөрөлтэй билүү тий. 2 мөнгөт. 2 мөнгөтэй. Энэ жил 4-т орчихлоо. Оо тий 4-т орчихсон. За Батэрд нь 7-д авч байгаа юм да. Алиг үснээс өмнө салхилал хайчиж магадгүй гэж бодож байсан. Тэгээд элэг ус атгахчаар хэцүү мэлээ л дээ бас. Тэгээ элэг ус атгачаар ер нь зогсооч юм л. Тэгээд энэ баруун наагаад Хоёр талдаа мордож хөнөөлээд байсан да. Эрхэнбээрийн үед яг нэг тогтмол бэлтгэл хийвэл бас аймгийн цол Гоё бүх шүү. авахар хүн байлаа шүү. ер нь зүүн бол дошхон шүү. Тий. Ажил Зүүн талд мундаг шүү. Хуурай замын командлын газрын дарга. Тий. Хошууч. Энэ залуу. Бас ярамаараа бас гоё шүү дээ. Сэрэг. Аа. Инкийг сахиусан тал балаараа бас гоё юм ярьдэн шүү дээ. Эрхмэтийн яриул бас. Нөгөө олон нөгөө хар хүүхдүүд идэг шүү Тий. дээ. Тэдэрдээ чиг сум байсан шүү дээ. Аа. Монгол хэл зааж явсан л хүмүүсийн нэг үнтэй тий. Тэр хүмүүс ижил. Даа чинийх ажил нь бэлтгэл хийх зав стандарт болтдгүй юм шиг байна. Тэ бэлтгэл хийх зав том баг л байгаа л да. За энэ нөгөө пүрэв дэлгэрийн өрсөлдөгч бүхэн нэмчийн магадлагаагаар барилдаагүй. Тэ барилдаа. Туга тарч уустан тэмүүлэн. Хурууж ахыг болж байгаа шүү дээ. 2 хуруу мултраа гарцаар хийчихсэн шүү. Яс нэг хар гөрчлөө. Тий, аюултай юм бэл тэ. Энэ хажуунаас нь ойрхоноос харахад бол хэлээгүй харагдчихсан. Тэгээ пүрэв дэлгэр ингээд 7-д аваад. Ер нь энэ хоёрын давсан дэшээ шахахаар л байсан л та угаасаа. Пүрэв дэлгэрийг Баасан дур зан анханаас нь бэлдсэн миний гарын шав гэж ярьж байна лээ. Оо зөв. Тэг амар сайхан начинтаа сүүлийн жилүүдэд бэлтгэлээс хийж байгаа юм бэлээ. Хангалын жавхлантай ойлоо хийд юм шиг лээ. Тийм баг. Өөр дээр нэр нь хийж байгаа гэж үлээ бас гэх. Тий, басказан дээр хийж байгаа. Нөгөө булганы хоёр дэвжижээс нэгдчихсэн. Булган дэвж болсон. Хийж байгаа л. Булгаан хангаа гэсэн тий. Тий. А ерөнхийн нэрнгээ булган дэвжээ юу? Тий, булган дэвж болсон. Аль аль нь хангаа хэрэг аваад. Аа Тэгээ булган нэр дээр нэгдэж байгаа юм шүү дээ тий.
Соломон 6-7-2 дээр барилдаг учраас бас их амралттай их хайтайхан багш байсан Батэрдэнтэй. Явж барилдаад даваа авч байна лээ. Хэдэн оны залуу бүр Соломон? 2000 2000 оны залуу. Бүрэлдэхүүн чи 2003 байсан. тийм байлаа. Тий 2003 онд. 20 онд Булган улсын оргуулгад уран барилдаа авч байна. 16 дорсон, 17 дорсон. 2 жил дараалал уран барилдын шил авчихсан тий. Тэгсэн баг. Тий. Өмсдөг их гоё барилддаг хөвгтэйсэн дээ. За энэ ховдын Соломонгийн баруун мордоо бол өөрийнх нь дархан. Ер нь сумын наадамд анх төрүүлэхдээ энэ 2 цолмон үлдчихсэн юм байна. Манхны. Пүрэв зулын цолмон, адил бишийн цолмон гэдэг. Тэгээд энэ баруун мордоогоор дөрүүлчихсэн. Дархан юм байна та тий. Очоод зоож мордоод Дахиж лавлуулаад тэгээд лавлуулаад тийм билээ. гიშгээд өвдөгний нүдээр хашаад дарчиж штэ. Тий. Энэ гой барилдааша. За ингээ пүрэв дэлгэр нүртлэх томсоо хоёрын барилдаа. Энэ Зөрүүл сүнжиг аваад төхөмждөг. Тэгээд манай амар сайхан начны барилдаан байна да. Тий, ер нь яг харагдаж байна. энэ 6 залуу дотор 90-ад оны хүн хэм бэ? Баян мөхөл байгаа. Баян мөхөл. 95 оны хөвгт. Отгон баяр чи 2004. 2004 оны. Энэ жил 5 2004 баг. 4 он. 5 юм байна л да. 5 учраас надад залуучууд дорсон. Залуучууд дорсоо тий 5. Тэгээ хилчнээс ороод унаагүй явж байгаад. Аа. Тэгээ багаар асагдсан. Одоо ерөөсөө Отгон баяр зам бас сайн байсан шүү. өнгөрсөн оны намраас улирал эхэлснээс хойш бүх сумын султаа хөгжтийн барилдаа 2000 оныхоо шахачлаа тий. Тийм бах та өсгөө баян мөхөл. Өсгөө баян мөхөл. Мандх 2 мандах чи 9 оных чи 99 оных. Тэгээ бусд нь Дандаа 2000 оных, 2000-оос хойш оных. Гамболтын Эрдэнэ зүргийн гамболт өсгөө 2 дараалтсан. За одоо шүмгийн 3 руу чин 3 2000 хойш төрсэн залгууч ороод ирчих. хин гоцом рууж байгаа лээ. Ирэмбэрээ тойрохор чинь. Отгон баяр. Отгон баяр нь сумын баяр наадам 3 4-тэй. Тэгээ золон бүрүү дэлгэр 2. 9-ийн даванд барилдсан да. За. Отгон баяр гоцом руугаад золон бүрүү дэлгэр 2. Син даа. 95-ын даваг нэг 10-аад ирэмбэт ороод ирэхтэл болоод тах шүү юм байна. Өцөр дөрөв гарч ирэхэд. Тий. Гэтэ бас хэцүү л дээ. Дээрээс эдэн унах хамаарна. Өчтөрийн барилдаан бол бас өөр мөцөө нөгөө цааталт багийн барилдаан болцсон учраас бас таамаглах бас хэцүү юм шиг л шүү. Тий. Энэс өөр арай Нэг хэлгээ бас. тэр бөхөөргөнд төрүүлнэ гэдэг нь өөрөө бас тэг ховор сайхан юм да. Өчигдөр чи одоо ерөнхийдөө амар төвшингээс бусад нь төрүүгүү заанууд барилдсан уу? Усын бөхмөрний амар төвшин чинь. Амраа үзүүртэй баг. Нэг үзүүртэй тий. Тэгээд ер нь барилдсан залуучууд Мягмар сүрэн дөрөв. мягмар сүрэн л төрөл. Тий. Цагаан архны мягмар сүрэн. За мордоо дээр нөлөө татсан. Шахаа татсан. Нойрын барилдаа бас гоё болсон байл шүү. Яг хавирсан үлийн нийт дотор хилчиж байгаа. Тэгээд тэр зүүн шагаа жоох эвгүй болцсон байл. Аа. Энэ дээр гоё тогтсон юм Гой да. тогтсон тий. Тэгээ баруун хавирхад нь хавирсан үлийн нөхөйлдөд. Нөгөө өнцгөөс л их эвгүй харагдацсан. Тэрийг нь хассан. Тийм байл. Тий. За түр үзүр 2 бүх. За нэгийн даванаас хойш давсан бүх. 7-8 дээр 50 бат гэдэг чинь одоо улсын аврах шүү дээ. Аа. 17 насны англи улсын аврах болсон нөгөө хинтийн том залуу шүү дээ. 2-ын даванд. Чөлөөтийн нөгөө шуурагийн баян мөхөө шав. тий Батнарын 50 бай 50 бат гэдэг. Залуу. Тэр ховдын цэцгийн Батэрдэн гэдэг залуус дөрөв. Тий бас их айтайхан залуу. Өчигдөр ховдоос 5 залуу 5-ын даванд тусч барилдаад 3 шөг өрсөн. За орон барилдаа. Чөш байна. Үзүр төрөний юм. Би ажлыг асуусан. За. Тэгээд говхонгой мебелд ажилладаг гээд
бодвол бас л тэр чинь агуулга дээр ажиллахаар энэ хүнд чинь бэлтгэл хийх зав бас бага байгаа л да. Тийм шүү дээ. Тэгээд энэ дундуур ингэж барилдаад хөөрхөн барилдаад байгаа. За энэ Надя хөш онцлоод байгаа. Тэмүүлэн гэж хөө. Гоолтай. Энэ сайхан залуу Хоёр хүн шагнасан юм уу те? Нэг нь уран Уран гараад. гараад байсан. Тий. Тэгээд дотор нэг нь шагналаа гэлөө гэж ойлгоод. Цолом Тэмүүлэн хоёр дээр уран гараад байгааг онцолж байгаа. Тэгээд энэ залуу төгсөн. Нөгөөд нэг шүг рүү шахаад гараад явчихсан. Тий. За ер нь ойрын хугацаанд сумын золтон залуу өгчүүд юм барилдаанд төрүүлнэ гэж багштай хэлжсэн залуудаа Тэмүүлэн. Сайхан жаргал харцагт. Аа. Тийм бичлэг явуулсан. 2004 оныхоор Нодингийн улсын аварга интернат ба хаагаар барилжсэн. Хорсон мөлөө? Ороогүй хаа. Тэмүүлэн ороогүй. Бүгд одоо л огцон гурч ирж байгаа юм байна те. Энэ суманд нь осны Тэмүүлэн байгаа ш. Нөгөө Сүрийн Арслан клубын Тэмүүлэн гээд. Тий. Нөгөө Тэгээ нэг сумын хоёр. 16 наснд өрөлдөөдсөн. Нэг саяны Тэмүүлэн зэрэг Тэмүүлэн. хамаатан гэж хэлээ. Оо заа. Тий. Манай юм Монголын хөвгөлтэй. Шар. Сая бас энэ зумын занд гарч ирсэн. Аюу Монгол их гээд арслан дээрээс орсон гэж хэлжсэн. Тий, тий. Усаа дүүзүр. Тий. Батуулга өгшөд би Тий. чөлөөт хийлэг гээд тий. өгсөн баг. Өөрөөс нь би асууснараа тэгжсэн. Би Аюу Монгол дээр өддөж баха гэдэг. Манай хөвгөлтэй тэгээ яг давхартантай чөлөөтийн бэлтгэл. Энэ дээр бас нэлээ сонирхоод байгаа. сөрхий том барьцаалтаад хайтайхан сэж байгаа гарсан да. Эндээс гараад гэхдээ хиний отхон бэрийн араас яваагүй тий. Тий, яваагүй. Араас нь явах Тий. болцоо Энэ дээр өгн болцоо байсан тий. гарыг л гэж бодсон юм шиг байгаа. Сал гөрлөдсөн бол алан. Өөрөө тэгээ нөгөө Адгсан баг. богиновтор хүн учраас бас их тийм цоцоо багтай гараад ирэх шиг боллоо. Даруус хүндэл бас хэцүүстэй тий. Ингээд татаад тогтоолсон. Хоёр дахь дээр Тий, хоёр дахь дээр хавираттай тэгээд сунгаад татчих юм л да. Булганыхны мэхнүүдийг л ер нь тэгэл үзүүлсэн юм шиг бүгдийг нь тий. Баасан дурцаа Хүний төмөл нөмрөл ачиг. жижигдэхгүй байна. Мэг цөөдөхгүй байна тийм ээ. Тий. Хорсон ч энэ хороогүй чинь гэдэг шиг л Отгон баяр их л бодож байсан төрүүлэх гэж их л үзсэн баг. Тэгээд хоёр сумаас Дарамзаг гэж Барта сумын хоёр төрүүлсэн дээр. Хоёр төрүүлсэн дээ тий, нэг жил цуулаад. Аа. Яг энэ сумаас нь сайхнаас их сайн доошлоо. залуунаас юм санагдал татлаа та гэж бас нэрцээ. Тий бо. Тэрээс тэгжсэн шүү. Булган аймгийн сумын золтон залуу өгчүүдийн 4 дахь төр үү? 5 дахь төр байна тий. Төмөө 3 төрүүлсэн гэхээр 5 юм. Тий, 5 дахь төр Алтан байна. гэрэл. Алтан гэрэл төмөө 3. Аврагтайсэн тийм ээ. Тий. Аа гэ. Намдалагын анги аги. Тэгээ бүр хөдөлгөр 5 дахь төрөгийг авч байгаа юм байна. Алтан гэрэл гэж бас барилдчихэд юм байж авраг. Монголиад ингээ авраг. За сумын султан болон залуу хөгчүүдийн барилдааны яг өөртөө ангилынхын чансаа оноотой харагдаж байна. Өсгөөж тасархаа. Өсгөрчөр нь тасарцаад улсын золтон 64-өр орцоор гэж. Хоёр төрөнийг үз. 35-д явж байгаа. Яг үндсэн чансааныхаа. Нийт Дармаа Нийт өдрийн мөнгө хөгчүүдээс тулгуур тий, нийт харин 64-өр урагш орцсон байсан. нөгөө галз барилдаанд явцсан уу? тийм баг. Тэгсэн. Учрал баяр Оёдоор авсан шүү. Буруу ойлонд барилдаж гаргасан. Хөрөв дэлгэр ингээ гараад ирж байгаа. Няма Нямд орж. хаалтан төрүүлсэн тийм ээ. Нодингийн няма. Загцрынгийн нэмдэрч гэж зохны. Нямдаа улсын аймагт дээр давтсан бах улсын барилдаад. Гансгийн мөгтлөг мас илэнгийн. Сэлэнгийн нөгөө жижиг хутгадаг. Мөгтгөн төрүүлсэн. Мандах төрүүлсэн, гамбал төрүүлсэн. Ер нь дандаа төрүү хүмүүс. Дандаа төрүүтэй болсод биш үү тий. Амболч одоо 3 төрүүтэй болчиход байгаа юм. Мөнх тулг бол оноогоо улсын аймагаас авсан баха тийм. Баталжи заа нэг. Тамчуудыг даваад яваад байсан. Тий. Үндсэн чансааныхаа 74-т нь явж штт. Улсын аймаг руу. Улсын аймагт 3 давчлаа. Тэгсэн шүү дээ. Шатан дөрж ирсэн барилдаад. Тий. Дэм ботгоор марсан дээр. Хангаа аваргаар нэг лав гэрлэр 2, бям ботгоноор 3 бидтэй. Тийм ба. Үгүй ээ. Хиний чинь лав гэрэл зааны чинь сүүлд ажихгүй. Сүүлд нээс. Тэр нөгөө хангаа ургыг хайж 3 давхтаа болохоор 2 дээр чинь борсон чигийн дүнчлээ баслаа арслаа хийсэн баха. Аа. Тэгээд 3 дээр бям ботгоо арслан аваад 4 дээр содон марслан дөрвчлөө. Тийм бах. Би тэр барилдаа нэг үзье болохоор яг сайн. Мөнхтлөх чи энэ үйлрэлд яг англи л да. Ямар үзүүлэлт бол. Ангилалтай бол яг шүүг Нэг рүү удаа их сайн гарсан шүү. Шүг рүү гарсан л да. Нэг их сайн байна да гэжсэн чинь инх мэндэд унтсан. тий. Тэгээ Эрдэнэ ярхны хоёр хоорондоо таараад авчих шиг.
Тэр чинь 11 сарын. Тэгээ энэний өмнөх сар шүү. 12 сар. Тий. Инх минуттай унтсан. Ер нь оноогоо бол тэгвэл өөрийнхөө нөгөө ангиллаас биш Улс аймагт барилдсан барилдаанаас л оноогоо зөвлөсөн. Мөнхтлөг өсгөө хоёрыг л өнөөдөр нь харъя даа гэж бодоодсэн чинь. Долоо дөрөлдсөн тий. Хоорондоо барилдаж байгаа юм. За ингээд үзэгч та бүхэндээ бид бүхэн өрөө нэвтрүүлгийнхээ эхний хэсэгт одоо уламжид тусан энэ сайхан барилдааныг томилон үзүүллээ. За ивент тэтгэгч байгууллагууд болон ивент тэтгэгч байгууллагынхаа реклам зар сурталчилгааны араас нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсгээр иргэн уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хамтдаа бүтээй Рио Тинто үргэлж өдөө Апу компани хамтдаа бүтээй Рио Тинто ирээдүйг технологиор холбоно Mobicom Хуримтлалтай Монголыг бүтээцгээе Худалдаа хөгжлийн банк. За нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй та бүхэндээ Монгол улсын хүчит зан Ховд аймгийн Мөс цөмийн уугуул Цэдвийн мэгмар сүрэн зааны нэрэмжит барилдааныг Ховд аймгийн Мөс цөмийн одоо нутгийн зөвлөл болон Ховд бүхийн дэвжээнийхэн хамтран шавнар маш олон одоо хүмүүс сэтгэл зүрхээрээ нэгтгэж сайхан барилдааныг бас зохион байгуулсан. За энэ барилдаан Улс аймгийн алдар цолтой 128 бүхийн барилдаан. Авраг арслангуудаар магнасан ийм барилдаа болсоо. За нэвтрүүлгийн бас шууд амжилтын эхний нэвтрүүлэг одоо эхлэл төрснүүд явж байна. Мэгмар сүрэн зааныхаа талаар ярилцвал. За Ховд аймгийн Мөс цөм яриад Монгол улсын хүч зан мэгмар сүрэн төрийн 2 наадамд 6 удаа шүүгэрсэн. Анх 1996 онд Багнуур дүүргийн наадамд үзүүрлэж аймгийн зан зулыг 97 онд Бүхцэргийн наадамд төрүүлж цэргийн арслан зул бүртээд 98 онд Улсын 2 наадамд 6 давж Улсын өсгөдөр начин болж исэн. Харцаг зол тэрүүд байгаахгүй тийм ээ. Харцах зул байгаагүй тэгээд өсгөдөр начин болж исэн. 3-ын даванд мэгмар зааныг, 4-ийн даванд өөрийн багш Бямбатар зааныг, 5-ын даванд Пунцгийн сүхт гардыг, тэгээд 6-гийн даванд гандохтох гардыг даваад 7 дээр балжным аврагад унж улсын өсгөдөр начин зулыг хүрчээсэн. 2005 онд улсын дархаа авраг Сүхөт аврагаар 7 тавж улсын заан зулыг хүртсэн. 362517 таг. Барилдааны онцлог тухайн үед хийжсэн өөрийнх нь одоо онцлог мэхнүүд Яхасан хуулна. Мега цаантай олон барилдсан шүү би. Олон барилдсан. Эхлээд би бас хайдаг байсан. Тэг хэд хайжсэн. Тэгээд надтай барилдах ер нь жоо хөдөлгөөнтэй жижиг хүнтэй барилд гаргыг Бямбатар зан их сайн зааж өгсөн. Тэгээд тэр ойлгомжтой юм баг. Тэгээд давхар чөлөөтийн бэлтгэл хийгээд өсгөө аваргын бэлтгэл хангагчаар нэлээд олон жил 2004 оны Афины олимпиад өсгөө аварга 120-д барилдсан шүү дээ. Тэгээд гол бэлтгэл хангагч мега л байсан. Тэгээд гих мэт. Тэгээд тэр чөлөөтийн бэлтгэл үр дүнгөө өгсөн. Нөгөөх нь бол Бямбатар зан Бямба дэлгэж авч одоо үнтэй барилдах арга зүг хөөрөх сайн мэддэг хүн чинь. Хамгийн эхлээл одоо чи бол мөргөх ёстой гээл энэ том хүн мөргөж барилднаа, зүгдэж барилднаа. Хүнээ ноолж барилднаа гэх мэтчлээ. 2 гар их хүндөө. 2 гар одоо хүндээс гадна их том, сарвуу том. Сарвуу бол их том шүү. Манай авраг сургууль дээр би нэг бүхийн гарны уртыг хэмжих хан дээр нэг хэмжүүр хийжсэн. Төсгөө авраг мега цан хоёрын гарны урт адилхан байсан санагдаад байдаг. Тэр чи одоо авраг дээр хийжсэн хэдэн он 2007 6-7 оны үе шүү дээ. Хан дээр. Тэгээ одоо би яг тэмдэглэж авсан юм аа бол санахгүй байна. Цаасан дээр бол байгаа тухай. Зүгээр одоо чэйжэнд дутахад өсгөө авраг мега цан хоёрын гарны урт нэг 2 метр 2
3 хавцаа байсан санагдаад байдаг. Дийлгээд үзэх алдчихад алдлаа тий. Тэг өндөр намын зөрүүтэй шүү дээ уг нь бол тий. Өндөр намын зөрүүтэй. Гэхдээ яг нэгдүгürt яг цээж өргөн мега за хоёрдугаар гар 90 урт. Гар нурттай. Гар урт сарвуу том гар урттай. Тэгээд сүүл рүүгээ бол дийлдэхгүй сайжраа явцсан. Барилдаан сурахаар чинь том биетэй хүн чинь тэгэл дийлдэхгүй. Тэгээд зааланд их олон дөрөв зөөр шүүгрүүд нэг хэсэг салаагүй тий. Тийм идэгч сайтай байсан. Сөхөд аврахтаа ер нь үлдээ энэ төр их байсан шүү те. За давуу талууд нь тийм. За өөрөөр яг сул тал чинь ямар ч хүнд байна шүү дээ. Сул тал гэвэл жаахан хөдөлгөөний хувьд бол жаахан удаа. Хөдөлгөөн жаахан удаа. Тэгээд өвдөгний үе жаахан тийм байна гэдэг кросс хийлгэж ингэж сонсч байсан. Бямба занчин баг 24-ээр илтчдэг шахал хэмэрч байсан кроссонд. Тэгээд кросс хийгээд хүчний бэлтгэл хийгээд дээр нь чөлөөт хийгээд тэгээд мөргөө барилдахаар чинь том чинь бол метр 90 шахуу өндөртэй тийм ээ. Тийм байгаа шүү. Тэгээд аяндаа сайжирчдаг тийм. Мөс цумын 85 жилийн яа гэж бас онцолж энэ барилдаанд тодорхойлсон шүү дээ. Мөс цумаас ер нь мега заанаас өмнө төрсэн улсын цолтой бүчүүд тэр гэж онцолж яриулна баг. Нэг баяр магнаа ярих. Баяр магнаа. Сомох юм. Улсын цолтой бол анхны мөс тий анхны. Жинхэнэ мөс агасан. Урд нь бас аймгийн арслан цолтой нэг л өх байгаа. Мөнгөлөөгийн мегамарж өгж. Аа. Тэгээд аймгийн арслан цол хүрсэн хоёр төх нь бол мега зан. Аа. За тэгээ мега заанаас хойш бол одоо Айдиа төмөрцөөж. айдиа төмөрцөөж баяр жавхлан гээл явж байна. Одоо өнгөрсөн жил Чадлуутай аймгийн заан болсон. Ингээд мөстийн залуучууд. Энэ улсын цолонд хүрсэн бол анхны бүх. Ховд аймгийн мөсцсөн бол 1941 онд Ховд аймгийн Цэцэг Алтаа Үинч Манхан гэсэн дөрвөн сумаас баригадууд тастаад нийлүүлж нэг сум болгож байсан. За тэр үед Цэцэг сумын хамгийн арын баригад 10 дугаар баригадээс орсон. Халах яста хүмүүсийн нэг бол улсын замыг мөрсрөн. Манай сумчин бол халах захчин урянхаа гэсэн 3 үндэстнээс бүрдэж 41 онд байгуулагдсан сум. Энэ жил 85 жилийн яваа болж байгаа. Яг захчин 5 сумынхаа нэг тоологдож өгдөг лөө. За ер нь захчин 5 сум доор нь ягаад гэхээр нөгөө захчин үндэстэн байгаа учраас захчин халах урянхаа гэсэн 3 үндэстэн гуруула манай сумд байдаг. Ястан гэж. За хангаа авраг Пүрүдав гарслаа хоёр бол одоо энэ барилдаа нэгийн давнаас хойш одоо зүүн барууныг манлайлж урилсан. Авраг тэгээд Баян онгорын Батцэнгэл арсланыг Пүрүдав гарслан Баатар зулч бас сүүлийн үед барилдааг үйж байгаад багшийнхаа нэрмжт барилдаанд гарч барилдсан. За Пүрүү сайхан зан Баян онгорын Баттогт гарслан гамлаад. За энэ даваанд бол одоо бас Дундгуйн аймгийн уртсарслан Амгаланбаатар Ховдын төмөрцөөж гэж бас л улсын цолонд дээгүүр яригдж байгаа хоёр арслан тулсан да. Бямдөрж начин бас залуу начин ам авахд актер байгаа шүү дээ. 3 болсон. Баяр жавхлан Алдрын 3 байсан. Алдрын 2. Алдрын 2. Баяр жавхлан төмөрзөөж Амгаланбаатар 3-аас ам авах гэдэг бас л. Бямба өөрөө алдар дээрээс нэлээ хийсэн л дээ. Тэр хамт нэлээ хийсэн баг. 128 бөхч 14 аймгийн заан багтаж орсон баг та. Тэр харцахгүй. 90-бэр нь орсон юм байна. 90-бэр нь орсон. Чансаа биш. Чансаа биш 90-бэр орсон. За тэгээд аврагын цолыг Ховд аймгийн Мөсцөм яриад энэ манай Мөсцөмийн соёлын төв эрхлэгч залуу. Сайхан дууддаг залуу. Архуугийн Батар эднэ гэдэг өнгөрсөн жил нөгөө Ховдод дууддаг. цолдуудаштын уралдаан болоход дид барьжсэн залуу. Аа за. Мөстөө гэдэг залуу. Мөстөд соёлын төв эрхлэгч хийдэг залуу. Аа за. Тэгээд бас энэ барилдаандаа ирээд ер нь зорж ирсэн. Зүүнний магнагийн цолыг дуудсан байж тээ тий. Ховд аймгийн Мөсцөмаас одоо дархан эрдэнэт амьдардаг мөстчүүд за дээрэс нь Мөсцөмаас маш олон хүн зорж ирж зааныхаа барилдааныг үзэж хүндэтгэлээ үзүүлж бас өргөн нэлээ өтгөн сайхан наадам болсон доо барилдаан гой. Булгаах за бүдэрэгчээгийн булгаас асуул улсын ахлах Ховд их тэ нэр чандамны Пүрүдав гарсан тэгээд 3-ын даваанд үеийнгийн ойролцоо нас ойролцоо 85 86 оны 2 хүн баг шүү. Баатар зул начин нилээ үтсэн шүү тий. Да.
Би 24 оны сонгуулиар ховдыг бүтэн тойрсон тийм ээ. Тэгсэн. Бүтэн тойрсон. 20 хэдэн сум байлаа? 17. 17 сумаар бүтэн тойрсон. Тэгээд ер нь Чандман мөст буянт 3 дээр л илүү бүх арай төвлөрдөг. Арай төвлөрж байгаа. Тэнд чинь бүхийн баяр хийгээд нэлээ хүүхдүүд сонгож авсан шүү дээ. Тий. Тэгээ мөст Чандманы хүүхдүүд арай биерхүү тэг санагдсан. Тийм. Ер нь дэгж байгаа. Ер нь бүхтэй газрууд нь юм да тий. Тий. Хууч чинь дарив чандмын их бүхтэй байсан гэдэг. Дарив чандман. Чи ч үлээ гар хөл энэ хамраа мууруулд лот бас л хурцэрхүүл гартай юм биш. Тэгдэг үстэй. За ер нь тэгнэ. Тэр нэг аюу том дул харагддаг. За лав гэрэл цэцэн цэнгэл юм барил да. Жодоо чөлөөт хоёрын сайхан гоёдулж шүү. Ногдогаал. Цэцэн цэнгэл начин чинь ер нь ойр наадмаас хойш зааланд ер нь зааланд анхсаа баг шүү. наадмаар барилдсан уу? Барилдсан баг тий. Жодоогийн бэлтгэл хийгээд амарсан начин багс цөөхөн барилдсан. Тэгсэн. Хумаа хийчих шиг тий. Бумаг мордоод зөрөөл явчих. За нөгөө хэцүү амчил энэ байна да. За 3 бүхээс амлсаа. Одоо Мегмар сүрэн зааны төрсөн ахих нь хүү. Одоо бас их сайн барилдж байгаа залуу. Энэ цацаан дээр хүүгэн гараа хийвгүүд болдгээр юм байгаагүй. Анар зааны бар утха. Туллаа да. Амар Наран сайн. баярыг уу? Тий. Тий ханга наран баяр. Энэ үйлрэл ер нь их гой барилж чинь тий форум эрдсэн хөөд тий. За ерөн заалны барилдаануудаас сүүлийн барилдаануудыг алгасахгүй барилдаад байгаа шүү. Баруун гар барьцгүй хэсэг яваад дигдэж байгаа сүулдэ дээлчилж аваад тэгээ хотгоо гүцээсэн юм байна. Даваа учир Тархамар даана. голжиг тавхаатай. Одоо энэ мордон тэгтээ янз янз болоод байна тий. За бас барилдаанаа Баялжуулаад байна тий. За Арслан ач хоёр үеийнгийн хоёрын барилдаа бас нэлээд удаан барилдсан байна шүү. Гой үтсээ. Бат хоёрын даваа очирна чинь. За бас 2000 оны залуу дөрөвний дармааж унтсан. Хөндөд дутаа гараад ирж байгаа бас хоёр гаруй сайн байж шүү. Тий сайн барьтаа. Дэш тэмэрлж 99. Сар байтал татна Тий гэж 99. энийг хэлэх байх та тийм ээ. Тэгэх бах. Хөлөөрөө дэмжлүүгээр хүндээ. Уг нь урам авахаар бол авахаар үгийг одоо улсын арслан содном дорж дармааж анцдаг. Өнгөрснөгөө чандамны 100 жилийн болсон. Аа. Тэн дээр очиод барилдаан дууссаны дараа содном дорж арслан дармааж анцсан дуудаад уулзаад. Чи ийм сайхан аралтай барьтаа, ийм биеийг өвдөлтөө залуу бэлтгэлээ сайн хийвэл чамд улсын наадамд төрүүлэх боломж байна даа гүмнэ гэд хэлжсэн. Одоо л эзэн хичээл үлдэж байгаа юм шүү Тэгээ дээ. эзэн хичээг хэлүүлж байгаа юм да. За энэ жил хоёр сайн байгаа хоёр арслан тэгээ арга байхгүй тунсан да. Улаанбаатар Төмөрцөөж хоёр. Хорондоо харьцаад байсан энэ хоёрыг. Маа нэлээ саяхлагтлаг хоёр ойрхон дарцсан. Хоёр ойрхон дараад ерөнхийдөө 3 дараалал цоож давчих. тийм бах. Алтан зам дээр даваад юун дээрээс давсан. Талах чихрийн барил. Талах чихэр дээр даваа тэгээд талах чихэр төрүүлсэн Төмөрцөөж. За 3-ын дооны барилдаа нэг иймэрхүү сайхан барилдаан болоод хоёр сайхан арслан тунаад. Тэгээ мөстийн арслан даваад. 3-ын даваа өндөрсөндөө. За оноолтой хамгийн их нэх бол бас онцлох үстэй. За энэ барыг барилдаа хилж яхад хүмүүс ярьж ирсэн шүү. Ер нь баяр жавхлан 3 давал 4 дээр аврахтай юм байна гэдэг. Аврагыг бас сая хайдсан байсан. Тэгсэн. Хоёр хайсан. Тий. Аймгийн нэгэн багтаа нэг. 3-2 үлээ. Барилд энэ барилдааны Лавж өмнө. хоёр хийсэн шүү дээ. Тий, энэ барилдааны өмнө 3-2. Сон наадам дээр л таарч шүү дээ. Нөгөө төрүүлдэг жил нь 2-ын даваанд таарч аймгийн начин золтой. За тэгээд авраг хурдаа ицсэн шүү тий. Их амархан тий нэг хонгодоод хийрүүлээд татчих. ширүүлээ буцаагаад татсан тэгээд. Авраг өнөөдөр бас хичээгээд байх шиг байсан.
Тэгэлтэй тий. барилдаан дээр. Тий. Сэтгэл зүйн өнтер бол арай л өөр байгаа л да тий. Тэгээ сүүлд нөгөө барилдаан дуусны дараа энэ юус онгонд нь цочоо суугаа буцаад татсан юм шүү те. Амархан унсан байна. Гүүжгаа энэ тэр бас Батэрднавар шиг гоё харагдаж шүү. Тийм байна. Ханга аврагын саяны яг хөдөлгөөн бол тийм ээ. Нөгөө тоосоосоо зогтоно гэдэг нь. Тий. За зөрөгтэй дотор арцах. Захилсан тий. Зоригоо чангад тавьсан өөрийнх нь цээж бас жаах эвгүй болсон нэг цаг тусчихсан. Хүчийг гаргасан баг тий. Эргээд нөгөө хүний давталт өгөөд. бах тий. Эргээ ойлтыг таарсан баг. Давхар ачуулахгүйгээд уран дуур нь хашаад байгаа Хашаа гიშгээд байна те. хаш чигшиж байгаа цацж байгаа. За Батүлзий зан ховдын 6 бүх хоорондоо даарсан. 4-ийн давааны нуглаан дээр солны ирэмбэр Пүрвсайхан заантаа төмөрцөөж Батүлзий зан Дармаазан жанцсан очинта. Тийм. Зургуулаа гарч ирээд хоорондоо. Батны 3 унгалт хөндөөлж. Тий, Батны 3 хүн бус. Тэгэл яг 3 үлдсэн шүү тий. Тий. Хоорондоо зарцсан шугаас л үлдэхээс аргагүй. Батүлзий зан тойруулж ирээ баруун мордоод Хойш алхуулаагүй юм биш үү? нилүүсэн дээрээс Пүрвсайхан зааныг татамор жишээсэн төмөрцөөж. Хөрөсөөн за Хоёр ажиллаа шүү. Хамт хийгээд өгснө дээ. Тий, хамт хийж байгаа. Тэгээ алтан зам дээр бас сая хайцсан те. Тийм баг. Нөгөө ойрхон барилдаан болоо. Тий, ойрхон барилдаан болоод дахиж барилдаа. Камер шүүгээд. 2 барилдсан шүү тэр алтан зам дээр чинь те. 2 барилт. Хүн тэглээ бас. Тэг хүн дэглээд. За дашхарцаг цэцэн зэнгэл начныг шуудгнаас сугамдан сижээд. Даш харцаг. Сэ халсан уу яг гар тавихыг нь мэдрүү. Халаагүй тавиал түрээ хөөхөр нь давуулаад тэгээд За заамрын даваа жамцарслан Пүрүдөг өрслөнгар 4 давж. Их гой давхар тогтдог тий. Тий. Давааж юмсан. Тэгээ бас жим мас ихтэй мөртлөө бас хөнгөн барилдаад байдаг тий. Тэг төвөргөө юм шиг. За ингээд 4-ийн даваа өндөрлөлөө дөө. Шөвгийн даваа. Тий. Бүчүүд гараад ирсэн. За 5-ын давааны амыг үргэлжлүүлээд харъя. За хангаа ураг даваа жамцарслан гаваад Батүлзий зан амар санаа начин. Амар санаа начин чинь Батүлзий занаар усын начин болсон. Тийш тий. Зөрөгтэй дотор арцаг 3 бүхөөс даваа очрыг аваад дашхарцаг төмөрцөөчдод унсан да. 2 аймгийн арслан 2 аймгийн арслан орж ирсэн юм байна. нэг нь тунаад нэг нь аврагын аманд. Усан да. За энэ үрэлдэн дээр бас суглаа 9 ууц 5 саятан нэг машин гээл Явж өгсөн дээ тий. явсан да. За зөрөгтэй дотор арцах даваа очир начныг 3 бүхөөс амлаад шөвгийн 4 төлж байгаа байл та. За барилдаан дээр ярил. Эвтээд өхөлтөө нэг хариулт юм да тий. Эхлээдсэн дараа нь хариу. За баруун хавираа төмөрцөөж Өөрөөх нь хийж байгаа шүү тий. Дашаарцах зүү хавирдаг. Зүү хавир. Тий. Тэгэхдээ төмөр цаажуулсан дохоолсгийн хаврыг сүүлийн үед хийгээд байгаа шүү. Тийм, барилдаанаас өөрчлөлөө. одоо онгон дахин мэг штэ.
хэдэн удаа ингэж хавирч. Бас ч хавраа хийхээр би пропорцтой юм л та тий. Сайхан өртөлтэй яртай. Тохирно. Нэлээд жин нэмсэн юм байна. Нүдэн баримжаагаар хэд байгаа юм шиг харагдаж байна. Ана 135 байгаа биз? Аа. 135 байсан. Тийм үү. Сая нөгөө манай байгууллагаас харьяалагддаг байхгүй. Цалгаан дамжуулах үндэснээс үлжээд. Тэгээд энэ нэг ус таталтын тэмцээн болоод энэ дээр очиж энэ дээр гарах. Яг 135. Яг багш. Яг л хэллээ те. За тэгээ Барта зам Батгэлзээ. Тэгээ 4-5-ын 3 бүх. Зөрөгтбаатар арцах гэдэг 4 бүх үлдсэндээ. Ховдынхан манай ховдынхаа одоо тэгээд 3 заан нэвэр л дээ. Чандумны Мөнхбаатар начин, Мягмар заан, Бямбодор хин Мягмар сүрэн заан гэдэг ер нь нэрэмжит барилдаануудыг нэлээд олон зохион байгуулж байна. Ер нь тэгээ зохион байгуулалтын дээр нөгөө алдаа онон дээр ярилцаад улмал аятайхан болоод байгаа. За өнөөдрийн онцлог үйл явдлын нэг бол бас заанда дивжээнийхэн шамнэр нь бас сайхан хүндэтгэлийг үзүүлсэн. За хамгийн ихний хүндэтгэл одоо улсын зан Батцэрэг заа одоо өөрийн найз хамтран анхлан нэг багшийн гарын шав болж байсан хоёр нэгэндээ хүндэтгэл үзүүлж найздаа байр бэлгэлсэн. За тэгээд гарын шав өөрийнх нь бэлдэж гаргаж ирсэн авраг шав нь багштай 100 сая төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн. Тэгээд ховд дивжээ бөхчүүд бүгдээрээ гарч ирж мега зам багштай хүндэтгэл үзүүлсэндээ. Багш хүний Тий. үнэлэмж гэж нэг юм тийм ээ. Тий. Дээдлж багшийг дээдлэх. Үнэлэмжийг одоо сайжруулах. Ер нь Багш тэгээд хүний хөдөлмөрийг үнэлэх гэдэг чинь. өөр юм тий. Ер нь тэгээ авраг цолтой хүн төрүүлсэн багш хэдүүлээгээ бодохоор цөөхөл юм шиг байна тийм. Ер нь сүүлийн авраг нь өөрөө цөөх юм чинь тий. Тийм шүү дээ. Тэгэхээр ер нь бас ховрол. Хангаа аврагч 25 дахь авраг шүү дээ. Тэгээ ховд нутгаас бүр анхны аврагыг төрүүлсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Хамтдаа бүтээй Рио Тинто. Үргэлж өдөө Апу компани. Хамтдаа бүтээй Рио Тинто. Ирээдүйг технологиор холбоно Mobicom. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. За одоо үргэлжлүүлээд 6-гийн даваа. 6-гийн шүүгийн даваа. 4. За хангаа авраг төмөр цоожиг аваад. За харцаг хоёр тунсандаа. 9-5 байсан баха тий. Энэ барилдааны өмнө Батүлжи зан Зөрөгтбаатар Зан арц харцаг хоёрыг хоёрыг хоорондоо харьцаа. Барилдааны даваа онооны харьцаа. Хангаа аврах төмөр цоож арслаа хоёрыг За ер нь хангаа авраг илүү. байсан баг. Ер нь төмөр цоож бараг унааг баха. Эндээс шууд амаа авал яаж болно шүү дээ тий шүүгийн 4 дээр л. Манай ховд ч одоо тэгээд төрийн наадмын 2 дахь төрөө нь одоо авраг болсон. 40 оны төрөө нь арслан тэгээд ер нь заан бол нэлээ олонтой. Хадагтаар эренцэн дөрж байгаагаас хойш тэгэл. Мягмар заан, Бямбодор заан. Одоо ийд барилж байгаа хоёр цаа. Эдэлж байгаа хоёр сайхан заан байна. Анхыг харцаг гимтлээс болж гэнэ үү? Хошоо кара явсан юм уу? Хоошоо явцсан байсан. Орсод яваа. Барилдаа юу болсон? Харин өөрөө барилдсан уу гүү баха. Тэг бэртэл жоохон тиймэрхүү байна гэдэг шиг шүү. Мөрөндөг баг. Тийм. Мөнх Эрдэнэгээ 57-гийн нэг хүү байгаа ш 2000 оны. Тий. Аймгийн аль сумын хүүхэд байна. Сая төрүүлжсэн тий. Тий. Красноярск одоо Яриагийн төрүүлсэн эрэгтэйчүүддээ бол 3 дахь Монгол бүх байна шүү дээ. Сэргэлэн Баатар, Бүрб Баатар гэдэг. Бүрб Баатар ч 98 он төрүүлсэн бол хэдэн жилийн дараа баг
Бараг л 30 жилийн дараа. 28 жилийн дараа 28 жилийн дараа төрүүлж байна. За авраг араар нь мордоод, хашч мордоод. За зориго харцах юм барилдалтай. За Зориго Батөрзийн хоёрын барилдааны харьцаа хэд байдаг юм болоо? Бас ойролцоо байгаа. 9-5 байж байгаад энэ дээр хаяад 9-6 болж Олон барилдсан байна. 15 барилдсан байна. 15 дахь барилдаж байгаа. Алтан зам дөрлөхөд финал дээр таарал. Тий. Бүх орд дээр нь таарал явуулсан. Тий. Анхны жил таарал нөгөө хэсгийн барилд. Биеэр яг дундын нуруутай жин багавтар боловч хүзүү толгой энэ эрүү шанаа түүш бол зөргөөч бас Онцгой шүү. сайхан шүү. Ингээ залгаж очиж шуудаг аваад баруун хөл очиод мортсон. Зоргоор хашаа шуудрыг бол тий. Гар хөл хоёр үндсэндээ зэрэг шахуу очиод Ер нь ажиллагаа маш өндөртэй өрөлдөө. Тийм өндөртэй өрөлдөө болсон энэ юм барилдаа. Шинжиг дээрээс хид хонгонд суугаад дутуудаа бүтсэн. За хангаа авраг 1-7-нд Хөвсгөлийн Батэрдэн зааныг, хоёр дээр бас нэг багшийн шав, ховдын заяа төшгийг, гурав дээр Баян онгорын Батцэнгэл арслан, дөрөв дээр Баяр Жавхлан арслантаа нугараад, тав дээр Давааж амц, 6 дээр Төмөр цоож гээд Дан аймгийн арслан. За 2 заанд 3 аймгийн арслан, 4 аймгийн арслан даваад гарч ирсэн байна. Машины суглаа суперстар. Аймгийн улаан улс юм яриа. Сумын ачин гэсэн баг шүү энэ залуу. Тийм үү. Тэгж ярьж. Биш нөө маш нэр реклам тавиад ажилладаг болохоор зааланд юулчихсан. Оо тийм үү. Өмнө л дэлгэц том дэлгэц хаацсан байдаг. Өөрөө сумын ачин залуу гэжсэн. Тэр нөгөө суглаа яг яваад дуусчихад yes гэж орилаа. Босоод ирсэн дээ. машин ямар машин бэ? Camry. Toyota Camry. Сувлагаар автомашин шинэ машин хожно гэдэг бол хүний бас азан алганда багтаж ядсан аавыг үгийн. Тий шүү. Тэгээд чи одоо 2500 судалтай. Дээрээс нь бүхэн өргөө бол яг энэ барилдаан дээр бол ерөөсөө шат тэгэл юу байдгийг байд суух бүхэл газраар хүн битүүд үрсэн. Маш олон үзэгчтэй. Сайхан барилдаан болсон. Аврагын барилдааны энэ өдрийн дундаж минут л их бага бах тий. За ер нь их шуурхай байсан шүү. Шуурхай шүү тий. За тэгээд аврал Солоо хийсэн байдаг. тийм бил. Зоргоо нь хоёр хангаа аврах холоо хайцарагдаж байна. Сүүлд Алтан цумын финалаар нэг тонгарсан тий. Тийм баг. Өмнө аваад чийжлээсэн тэгэл тэр даваал болсон дөө. Ер нь гарч ирээд хангаа аврах их шуурхай дайрал, синжиг ухаад дайраадсан. Суудахтнаас хавирч байгаа тий. Ер нь алсуураа энэ жил сайн байх шүү тийм ээ. Зэрэг Зориго их сайн байна. тайхан. Нэг тийм төрүүлж үзүүлээд байхгүй ч гэсэн нэг тийм Тогтмол уу? гялгараагаад байгаа юм да тий. За тэгэл яг суугдаа явахт нь баруун тусгуулаа хурцсан. Хангаа аврах хэд төрөө. 42 гэсэн. 42 үү? 41 Аймаг байр зэрэгтэй заал нэ. нийлээд. Тий аймаг зэрэгтэйгээ нийлээд ер нь Монгол бүхэн өргөнд төрүүлж байгаа. 42 дахь төрөө том тоош. Аймаг зэрэг нэг 5 4 гэдэг. 5-4. Тэгээ Сүхбаатарын араас л очиж байгаа хөт тий. Тэрхэн үү шүү. Тэр 30-аад 37 сургуулийн төв байх нь тийм ээ. Улс аймгийн тий. Яг тэр нь бол нөгөө өргөнд болоог 1 2 улаас орцсон байдаг байх л та. Дахиад нэг 10 төрөө бол байна шүү дээ. Өргөнөө. Тий. Ер нь энэ форм хадгалал тий. Сүхбаат аврагын тооч хийдэг лээ 50. 52 гэж нэг явдаг 48 гэж нэг яваад байдаг тийм ээ. Ааха. Яг албаачны тоол бол 50 гаргаад орхиход ч одоо тэрийг эвдэхэд бас л тийм ээ. Сүдээ. Одоо 10 төрөө бол одоо байгаа. За тэгээ зам багшийн нэрмж төрөлдөнд аврах шавь нь төрүүлсэн. Багштай маш сайхан хүндэтгэл үзүүлсэн.
Тэгээ барилдаан ч үнэхээр бас сайхан болсон. Зөвхөн сэтгэлгүй ховдын маш олон иргэд хүмүүс мега заандаа хүндэтгэл үзүүлсэн. Яг одоо бол ховд дэвжийг дасгалжуулж бэлдэж байгаа. Төрөөс нэг нь зүүн хурдталтаа зогсдог нэр. Барилцтай. Одоо харин далбаачилж авах их багасч тийм ээ. Байшаал. Батэрд нааврах гэж Ингээд тайдаад далбаачилж тайлж авдаг. Санжил Дамбаарууга сайн зэрэг ярьсан багтаа бас нэлийн тэгж авдаг гэсэн шүү дээ. Чансаа өөрчлөгдсөн байна шүү дээ. За чансааг нэг тогтоож харъя. Батүлзээ зан тэргүүлээд эхэлсэн. Батүлзээ зан чинь нод нь бас ингээл хөөж явсаргаал тэргүүлээд дуусгасан шүү дээ. Тийм баг. Одоо энэ чинь сар шинээр тооцох юм уу? Ингээд жилийн эцэстээ тооцох юм уу энэ чансаа чинь? Баах шинжлэх дээр яваад байгаа юм тийм. Жилийн эцсээр өдрөл дуусгаад байна. 4500. 4500 бат Нөгөө зүй зам бат. 4 аймагаас л гэж 2 нь хойш явуулсан юм уу? А нэг нь явчих. Жахаа Алтан цааж Амгалан Баатар 3. Магна. Тэр нэг 3 ижилхэн оноотой хүн яваад байсан тийм ээ. Сүхөт Магна, Тийм Сүхбат Магна 2 дээр нэг нь бас Баталзын зам байсан. Баталзын зам байсан баг. Зөргөө хацаг алтан чуулж арслаа 2 оноод хэлцүү байгаа юм байна. Эхний 8 бүх юм байна да. Бүгд төрөвтэй. Зөргөө хацаг төрөв байгаа лөө. Жавхаа төрүүлээ. Жавхаа төрүүлэг байгаа. Жавхаа юуны ерөнхийлөгчийн замын үзүүрттэй. Цоож төрүүлсэн. Цоож намрын нээлтээс хойш төрүүлэг байгаа шүү. Тийм баг төрүүлээ баг. Ер нь зааланд бол төрүүлсэн л дээ. Тэг зааланд бол Аймаг зэрэгт төрүүлсэн улс аймаг. улс аймагт төрүүлсэн байна. Бэн ботхон 3 төрүүтэй хүн, Батмагна төрүүтэй хүн. Сүхөө 2 төрөвтэй. Тийм байна. Баталзын зам төрүүлсэн бэл. Улиралд. Байж магадгүй шүү. Хавар 5 сард төрүүлсэн байсан баг. Тийм ба намар төрүүлэг. Намраас хойш төрүүлэг. Намарчууд 11 сард бол Сүхөт зам 2 дарааж төрүүлээд нэг үзүүрэлтсэн. Батмагна арслантаа. Амгалан бол хавар 6 сард. Амгалан Баатар хавар төрүүлсэн гэдэг. Хамгаач хавар улс аймагт Орхон баяр арслан гээ төрүүлсэн тийм. Тэгс. Хамгийн залуу одоо 2 төрж байлаа тийм. Тэгсэн баг. 2 Содон дорч аслангийн дараа. За ингээд ховдын холын цуутаа нутаг ховд нутгийн хүчит зааны барилдаа амжилттай сайхан зохион байгуулагдаж зохион байгуулсан хүмүүс нь ч гэсэн өндөр түвшинд гоё барилдаан боллоо гэж сэтгэл ханамж сайхан заан багш өөрөө их баяртай юм сайхан барилдаан боллоо. Тэгээ барилдааны дараа хангаа ургас заан багшийнхаа барилдаанд төрүүлсэн баяртай сайхан барилдаан боллоо гэд сэтгэлдээ өвдсөн тий. За ийм барилдаа бол одоо амжилттай сайхан зохион байгуулагдсан. Одоо өргөжлүүлээд эх 7 хоногийн 2 өдөр бид бүхнийг бас ямар барилдаа Монгол Бүхий өргөнд хүлээж байгаа вэ гэсэн барилдааны хуваар байна. Шинэ жинс сум 70 жилийн ойтой юм байна те. Тэгшээ. Баянгар аймгийн шинэ жинс сум ёо. Тэгээд их Монгол Асын шарав жам цаврагын мэндэлсний 150 жилийн ой. Шарав жам цавраг одоо Өвөрангай аймгийн бүрд сум их гэж байгаа юм. Тий. Монголын төв. Монголын төвзгээс гарсан. Ер нь 2 сар олон барилдаан байгаа даа. Цагаан сарын зураг барилдааны 2-ын араас залгаад Монгол Бүхий өргөнд 7 өдөр хөлтөс. 7 өдөр хөтөх аймгийн ачингуудын барилдаан, сумын ачингууд сүр тэгэл аймаг зэрэг гэл явна да. Тэгштгэлийн барилдаан гэж Тэгээ ноддингийнх шиг хийж байгаа юм. нодгийн шиг хийж байгаа юм лээ те. Тэгээ ягээс амралтын өдрөөс эхлээл өрөөтэй гаргаж байна. Амралтын Ер нь барилдаан бэлтүү шүү. нэгдүгээр өдөр нь Ахмад ус сүр, тэгээ дараа нь Сумын зан, аймгийн начин, аймаг зэрэг. Тэгээ 2 өдөр шагаа харвангууд араас нь тэгстгэл орж ирээ. Тэгээ нэгд 2 дахь нөгөө улс аймгийн золтой хөм барилдаанд чи 2 өдөр яваал тэгэл цагаан сар Болчихж байгаа шүү болчихж байгаа юм. Тэгээ бас айхтал улам барилдаа. Тэгстгэлийн хувьд нодны шиг л хийх хөлгүүдээ нөгөө улс аймгийн улсын золтой бөхчүүд нь ороод ирнэ. Аймгийн золтой бөхчүүд нь нөгөө чансааны эхний нэг квот байдаг хаа тий. Тэр квотын дагуу хүмүүс нь ороод ирнэ. Тэгээ үлдсэн юм дээр бол Эрхийн төлөө эрхийн төлөө 2 давсан бүх. Өнгөрсөн жил 2 давсан. 2 давсан бүх орж ирсэн те. нэг давсан. 2 давсан. Эхний тэр чинь Чансааны оноонд байгаа 32-ыг оруулж идэв.
Тий. Дээрээс нь тасдаж оруулсан аймгийн золтнууд. Аймгийн золтонгуудаа. Тэгээ үлдснээс нь бол ороод гэхдээ хэд нэг тооны запастал байдаг байх л та тий. Тэгэл оруулдаг юм лээ. Тэгштгэлийн барилдааны үр дүн юу нэг нодно бол юу яаж харагдав? Ер нь айтайхан шүү дээ. Тэгэхээр яг улс аймгийн золтой бүхий төд яг ирнэ гэсэн нэг юу байдаг л хэл та тий. Тэгээ яг тодорхой биш шүү дээ. Одоо улсын золтой бүхий ч одоо хэдж барилдаж болно, хинж ирж барилдаж болно нээлттэй юм чинь тий. Тэрэн дунд л нэг яг уялдаатай тэгштэглээ яг яаж барих уу гэдэг тийм ээ. Тэгээд тэр нөгөө урд өдрөг нь улс аймаг зэргийн золтой бүхий барилдаанд шүүгийн 4 нөлөө шууд автоматар ороод. Тийм байсан. Тэр нь хэрвээ чансаагаар орцсон бол дахиад доороос нь нөхөж ороод ингээл яваад байгаа шүү гэсэн. Зөв цомын золтой болон залуу бөхчүүдэд оруулъя. Зүгээр эсвэл цол золон дээрээс нэг хэдэн квотатай хүн оруулах энэ төрөл ярьдаг юм тий. Тэрний хувьд бол бас аль аль нь болохоор хувьд тэгштгэл ер нь тэгэл хамгийн шударга хувьд юм билүү тий. Тэгэхгүй одоо чансаалаа оруулчихна гэхээр чинь одоо хэвтэрхий дээш нь татаж аваа явчихна тий. Тэгин. Тэгтэл нөө чансаанд ороогүй багтсан мөртлөө хүмүүс ирэхгүй байж болно. Чансаанд нөгөө нэр байхгүй мөртлөө араас нөхөдөж орж ирэн тэгэл бас манайхан шүүмжлэлт дуртай юм чи болцсон болоо гэх юм яриа. Тэгээд хэдэн саналууд энэ харагдчихлээ лээ. Тэгээд 2 өдөр болох гээд байна буруу гэл тэгэл жил болгол ярьдаг юм дөө тэгээд хэцүү шүү дээ. Нөө чинь дундуур нь уяачдын цолны асуудал байна, баахан шагналууд байна. Тэгээ манай нөгөө том компаниудын нэрмжит шагнал явагдана. Тэгээ төрийн удирдлагууд ирнэ. Тэгээ ийм том усар нөгөө баярын арга хэмжээ чинь өөрөө нэг өдөр 256 шахарч өөрөө. Тийм шүү дээ. Хэцүүлтэй. Тэр чинь нэг улсууч бас нэг эрт тармаар байдаг, битүүлмээр байдаг. Ийм зэн арга хэмжээ байгаа учраас юу яах 2 өдөр охин зүг баг. Эхний өдөр байгаад. Эхний өдрөө нэг хоёрын даваагаа сайхан явуулаад уламжлалт юм л шүү дээ. 1991 оноос 2005 он хүртэл 15 жил тийм байж байгаа л. Тэгээ одоо дахиад хийж байгаа юм чинь. 512 барилдуулаад энэ төр гэсэн санаа байсан. Тэгээд улсын баяр наадамтайгаа адилхан байх нь хэрэггүй л хөтэй тий. Тийм ээ. 286 барилдал яваал ирсэн юм чинь. Тэр үрэл явж байгаа гоё юм шиг санагдаж шүү дээ. Нэгэнт одоо цагаан сарын барилдаан битүүлгийн барилд ирсэн. Битүүний өдөр эдээгээз битүүлч яг нөгөө хугацаанд амжихгүй байсан тохиолдлууд маш их өстэй та бүхэнд. Хэдэн жил ер нь яг битүүнд хэдгэж ер нь гэртээ орж байгаа дунджаар. Би л ер нь идэх засч үзээгүй шүү дээ. 2 удаа идэвсэн ковид байж жил. Бусд хэдэн дандаа тэгээ манай их нэрэл засцсан л гэдэг болохоор ярилдаг гэж байгаа. Тэгээд өдөр чинь бүх тарааж бараа дуусгаад үзээ явчихна. Сүүл тайлбар мэддэг болсон хот бол очих гэж байсаар тал төр чинь Уралдаал очиж байгаа шөндөө. Битүүлэгний наахал дор очиж байгаа юм шин. Тэр хүлээгээд өгөлөр замарсан юм. Тийм. Адихөө телевиз ч одоо хэдэн телевиз цацгая. За, үндсэн ирэхээр бол N Sports TV телевизээр өргөн нэвтрүүлгийн нөгөө олон нийтийн хуулиараа үндэсний телевиз маань MNB орж ирэх юм. Сарсны барилдаан ч одоо онцгой сайхан барилдаан л да. Тэгээд 2 цагаас эхэлдэг 14 цагаас тийм ээ. Тийм баг. Одоо сүүлийн үед 64 барилдуулаад дундуурын шагналаа өгөөд тэгэл очиод битүүлэхэд бараг сайхан таараад. Их эрт битүүлэх чинь бас нэг юу биш үү тийм ээ. Дүнсгэр дүүхэн. Ороо нэг 7 цаг гээл 19 цаг гээл тэгээд хаврын тэргүүн сарын шөнийн нэгэн 19 цагийн үечил ерөөхдөө бүрий болно. 4 цаг 5 цагийн үеч юм сан гэгээтэй байж байна шүү дээ. Битүүний өдөр чинь саргүй. Одоо ч нөгөө тойр зогсдог танилцуулга бас 2 өдөр нэгэд өгш байлээ тий. 64 тий 64 зөөрсөн. Тэгээ боломж байдаг юм хэлээ шүү. Нодлон нөгөө ховлаанд игээд баяуулгийн өсвөрийн өөр хүү байдаг шүү дээ. Тэр ч одоо боцоор авраг аманд л гарсан шүү дээ. Цагаан сараар барилдаа тэгээд дархаа авраг аманд гарна гэдэг чинь гоё үү. 2 давчаад тий. Зөрчилөөс орж ирээд Нүл дурсамжтай тий. Тий. Тэгэхээр бол залуучууд бол бас боломж олгочлаа л да. Нээлттэй юм чинь. Хэмж болно. Одоо тэгэл ялчгүй уур амьсгал ороод ирлээ. Телевизээр радиогоор цагаан сарын реклам яваад эхэллээ. Бүхий өрөөнийх юм тэгэл бүгд л цагаан сарын бөхөө яриад эхэлж байгаа юм да. Тий, тэгээд яг олон өдөр дараал суугалж авах хүнд ажил юм. Ажиллаж байгаа хүмүүс төө. Тий, тэгээд модны чи өсвөрөөс эхлээл гөрийгээдсэн тэгээд 12 13 он төсөл айхтар үздэг байж дээ ер нь яг ирэл өргөд суудаг. Борцгийн нийтэл зүйлтэй бэлор хаш хөлтөл үзчихлээ гэсэн. Тэгээ өсвөр энэ жил харин зөв цолгүй байх байхгүй юм шүү.
Тэгээ цолгүй Нийтийн Монгол барилдаа нийтийн Монгол гэж ярьдаг тийм байх. Ахмад өхөн барилдаа ус өрөөрөл байгаа юм лээ. Өнөөдөр. Тэгээ тэр дунд ч нэг аймгийн нүчний барилдаа гэж гоё барилдаа бас байгаа шүү дээ тийм ээ. Харцагтайгаа хамт аймгийн чинь аймгийн Цуг юм уу те? Харцагтайгаа орж харцаг чинь хоёлоо байгаа юм биш. Харцаг бас цөөхөн болсон доо одоо чинь тийм ээ. Тэгэхээр бас тэр гоё болох юм байна. Аль болох үндэсний өхийн холбоос барьж байгаа бодлого чинь бол хөгжүүдэд одоо Хүртээмжтэй барилд бол хүртээмжтэй сайн хамруулах. Тий. Өсвөрөө хийж гэн аймгийн ачин харцаг хийж гэн сумын заанаа хийж гэн Тийм байна. Ахмад өхийн барилдаан хэр чи одоо хэд насаар хийж нөгөө намрын 45 байсан баха тийм 81 тэгээд сонирхолтой. Гоё юм. Тэр чинь барилдыг асуусад бас байгаа. Манай мега центр тэгээд гарах байлгүй те. Жамбөрүн чигээл байгаа да тий. одоо чи товоогоос нэг мундаг өх ирээд гэсэн хэрэг Оо, тэгсэн. амарсан тийм Жамбөрүн чигээл нэг аргалсан шүү. Тийм мега зааны. Трактор барилцсан шүү. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарыг хүргэлээ. Цаг зав гаргаж энэ өдөр студид хүрэлцэн ирж амралтын өдөр болсон хоёр барилдааныг тоймолж үзэгчдэд бас дундуур нь он сонирхолтой мэдээллийг хүргэсэн эрхэм та гуравтаа баярлалаа. Ажил төрөлд өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. За ингээд энэ өдөр үзэгч та бүхэндээ 7 хоногийн 2 дахь өдөр буюу мегмар гарагт бүхий өрөө нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүргэлээ. Инхүү үзэгч та бүхэн энэ 7 хоногийг ая тухтай сайхан өнгөрүүлж эн телевиз, эн спорт телевизтэй үргэлж хамтааж амралтын 2 өдрийн одоо бидний хүлээж буй 2 барилдааныг шууд хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлэгт хамт байсан үзэгчтэй баярлалаа.